Энэ өдрийн мэнд төргий. За бүгдээр өнөөдөр бас хуучин гэрээний Израильчууд Амалект тулдсан түүхээс сурах болно. Хамт залбирая. Эзэн минь ээ, таны өмнөх энэ сүнслэг дайнд бид хэрхэн оролцох, хэрхэн өөрсдийгөө сонсомжтой байлгаж, хэрхэн бусдын төлөө зуучлан залбирах талаар бидэнд зөвлөөрэй гэж Есүсийн нэрээр гуйж байна. Амен. За, хуучин гэрээний Гитлэл номын 17-гийн 8-аас 13-ыг би уншиж өгье. Дараа нь Амалекчууд ирж Рефидимд Израильтай дайтав. Тиймээс Мосе ирчүүдийг шилж аваад Амалектэй тулалд маргааш би Бурханы тайгийг гартаа бариад толгодын орой зогсно гэж Йехошуад хэлв. Йехошуа ийхүү Мосегийн хэлсэн ёсоор гүйцэтгэж Амалектэй тулалдав. Мосе Ахарон хуур гурав толгодын оройд гарлаа. Мосег гараа өргөхөд Израиль дийлж буулгахад Амалек дийлж байв. Гэтэл Мосегийн гар цуцсанд нөгөөдүүл нь түүнд чулуу тавьж өглөө. Тэгээд Мосег чулуун дээр суухад Ахарон хуур хоёр Мосегийн гарыг нэг талаас нөгөө талаас нь дэмнэж тийхүү наран жаргатал түүний гар өргөөстэй хэвээр байлаа. Йехошуа ийхүү Амалек хийгээд ард түмнийг нь элдний ирээр ялав. За энэ хүү тулааны үеэр Мосегийн гараа өргөж байгаа нь Израилийн төлөө Бурхан эзэн даатгаж байгаа энэ үйлдэл. За Библийн олон эрдэмтэд Мосе бол Бурхан ба Израильчуудын хоорон зогсож дундан зогсож зуучин залбирч байгаа үйлдэлээ гэж тайлбарладаг. Тэгэхээр энэ тулаан Израиль Амалекчуудын цэргүүдээс шалтгаалнахээс илүү Мосегийн гараа өргөж байгаагаас нэлээд шалтгаалж байгааг бид эндээс тодорхой харж байгаа. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид өөрсдийн гэр бүл, сүмч болгон ард түмэнд тулгарч байгаа хямрал, асуудал, бэрхшээлүүдийн талаар эзэн бурханд хандан даатгаж зуучин залбирх нь үнэхээр чухал гэдгийг эндээс бид сурч чаднаа. Бид бусдын төлөө зуучлан залбирснаар бурхан ажилдаг. Бурхан үнэхээр өөрийнхөө тэр хүсэл төлөвийг биелүүлэхээр тэр ажилж бидний залбирт үнэхээр хариулдаг. Тийм учраас бид ямарваа бэрхшээл, тэр зовлон, өвчний төлөө бид үнэхээр бурханд хандаа зуучин залбир шаардлагатай. За Израилийн ард түмний түүхээс харуул тэдний сэргэлт нь тухайн цаг үеийн удирдагчид, дахилч, иш үзүүлэгчдийн залбирал болон тэдний бурхантай харилцаж байгаа харилцаанаас ихээхэн хамаарч байгааг бид нар хардаг. Орчин үеийн улс орнуудын зуучин залбирч гэсэн залбирснаар улс оронд нь ямар гайхамшигтай өөрчлөлт, сэргэлт болж байгаа олон түүхүүдийг бид нар сонссон. Тиймээс бид өнөөдөр гэр бүл, хайртай дотныхоо хүмүүсийн төлөө, сүм чуулганы төлөө засралтгүй цөхрөлтгүйгээр хамгийн гол нь бас тууштай залбирх нь чухал. За тэгээд Есүс хожим бүх улс үндэстэнд дэлхий даяар сайн мэдээ тараагдсны дараа тэр дахин ирэлт болно гэж хэлсэн. Тийм учраас бид илгээлтийн төлөө ч гэсэн зуучин залбирх хэрэгтэй. За өнөөдөр дэлхий даяар 24 мянган үндэстэн байдгаас сайн мэдээ хүрээгүй 500 орчим үндэстэн байна гэсэн ийм сүүлийн судалгаа байдаг. Тэгэхээр энэ улс орнуудад сайн мэдээ хүрэхийн төлөө бид бас зуучин залбирч ямар нэгэн хэлбэрээр бас энэ илгээлтийг дэмжин оролцох нь чухал байна. За би Матай 24:14-ыг уншиж өгье. Хаанчлын энэхүү сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдж бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ. За Есүсийн хизээ ирэхийг бид нар тодорхой мэдэхгүй, харин Библиэлд дэлхий даяар сайн мэдээ тунхаглагдсны дараа төгсгөл ирнэ гэдгийг тодорхой хэлж байгаа. Тэгэхээр бурхан хэн нэгний төлөө хэн нэгэн залбираасаа гэж хүсдэг. Тэгэхээр өөрхийн төлөө нэг ч гэсэн залбирдаг хүн байвал тэр хүнд итгэл найдвар байна гэсэн. Тэр хүн бас үнэхээр ерөөлттэй.
Харин хэн ч одоо өөрийнхөө төлөө залбирдаггүй бол энэ ямар харамсалтай, ямар одоо харанхуй байдал вэ? Тэгэхээр өөрийнхөө төлөө залбирах нэг хүмүүс олоосай. Бас өнөхөр өөрийнхөө төлөө залбирдаггүй тэр хүмүүс, тэр Бурхныг таньж мэддэггүй хүмүүсийн төлөө таныг бас зуучин залбираарай гэж би уриалъя. За хамтаа Бурхны өмнө бүгдээрээ цаг гарган хайртай дотны хүмүүсийн төлөө залбирая. Эзэн минь ээ, өнөөдөр таны өглөөний үгийг сонсож байгаа энэ хүмүүс эзэн минь ээ, тань өөрсдийнхөө хайртай хүмүүсийн төлөө залбираасаа эзэн Бурхан аваа. Бидний хайртай дотны хүмүүс маань, бидний эцэг их, үр хүүхэд, ах эгч дүүс таны сайн мэдээг сонсоосоо. Үнэхээр өөрсдөө таны өмнө гэм нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч Иесусийн уучлалыг, тэр цагаатгалыг хүлээн аваасаа. Бурхан аваа, бидний хайртай дотны хүмүүс та сүнсний аврал өгөөч. Тэдэнд итгэл найдар өгөөч, мөн хайм өгөөч. Тэд энэ амьдралын эхлэл ба төгсгөлийн талаар Библийн үннийг сонсоосоо. Өөрсдөө амьдралын утга учирыг, авралын талаар сайн мэдээ сонсоосоо. Эзэн минь ээ, бид ч гэсэн таны гайхамшигтай гэрэл болж амьдрмаар байна. Эзэн минь ээ, бидний итгэлийн амьдрал маань үйлсээр батлагдаж, бидний бурханлаг амьдрал маань эзэн минь ээ, үр жимстэй байж, бидний эргэн тойронд хүмүүст үр нөлөөтэй байгаасаа. Бас биднийг бусдын төлөө хайртай дотны хүмүүс, гэр бүл, сүмч болон улс орныхон төлөө зуучин залбирахыг бидэнд сануулаарай. Эзэн минь ээ, биднийг цөхрөлтгүй тууштай залбирахын тулд биднийг дэмжээрэй, биднийг сургаарай. Иесусийн нэрээр танд даатхан залбирлаа. Амен. Өнөөдөр та өөрийнхөө хайртай дотны хүмүүсийн нэрийг хэлээд эзэн Бурханд тэдний сүнслэг авралын төлөө Бурханд зуучин залбираарай.